За нэмэгдсэн үртгийн албан татврын хуулийн талаар зарим нэгэн тайлбар өгч зайлшгүй шаардлага тулгарлаа л да. Яг л энэ хуулийн дагуу нэлээдгүй ажил хийж энэ хуулийн мөн чанар дээр судалгаа хийсэн нь бэлтгэж шийдсэн байна. Сая би татврын ерхий газрын дарга хувийн ярилцлагыг үзлээ. Тэр хүн бол телевизээс ярилцлага байж байна. Тэр ярилцлагандаа юу хэлж байгаа нь гэхээр өнөөдөр бол хүмүүс толгойноо аваад татврын сайт руу бүртгүүлээд тийм ээ. Ингэснээрээ энэ маань өөрөө хүн амын орлогын албан татврын хуулийг хэрэгжүүлэх тийм ээ үндсэн баримт болохгүй гэж тайлбарлаж байна л да. Энэ эдийн засгийн үндэслэж байх гэж хэлж байна. Хүн болоод ямар ч хамаагүй баримтуудыг бүгдийг оруулаад өөр дээр бүртгээлээ тийм. Тэгэхээр энэ 2% олгоноо гэдэг тийм байдалтай тайлбар өгч байна. Энэ дээр би бол эдийн засгийн хүний хувьд нэгэн бодогч хүний хувьд эргэлзээд гайхаж байна л да. Өнөөдөр яхаар татврын ерхий газар тийм ээ бүхэл бүтэн тэр мэдээллийн цогц системийг бүрдүүлж байж тэр мэдээллийн цогц систем нь өнөөдөр тэр хүний орлогыг тодорхойлох үндсэн өгөөтөл болохгүй гэж хэлэхээр гайхаад байна. Нүүдийн хууль дээр яг тэр нь одоо өгөөт болохгүй гэж заасан байж магадгүй л дээ. Гэхдээ тэр нь татврын ерөнхий хууль хүн амын орлогын албан татврын хуультайгаар тийм хэрхэн нийцж байгаа юм болоо. Тийм ээ. Тэрийг үндсэн өгөөтөл болохгүй байх тийм хууль эрхцэн үндэслэл нь тийм аж ахуй хүн амын орлогын албан татвар дээр яаж тийм ээ тодорхойлогдсон байгаа юм болоо тийм хуулийн залтаар тавигдсан бодоод гайхаж байна. Яагаад энийг би хэлж байгаа вэ гэхээр түүний ярьсан дээр би хэлсэн л дээ. Өнөөдөр хүний зардлаар нь орлогыг тодорхойлох гэж тийм ээ энэ систем ажиллаж байгаа. Тэгвэл миний орлого сая 500 мянга байлаа гэхэд дахиад би 3 сая төгрөгийн баримтыг бүртгүүлсэн байя гэж бодъё. Тэгвэл эргээд тэр нөгөө 2% авахад 3 сая баримтын дагуу орлогыг тодорхойлоод тэрэн дээр бол зайлшгүй амжилт юм. Яг энэ удаадаа бол хийхгүй байж магадгүй л дээ. Хүмүүсийг бас дасан зохицуулахын тулд тийм ээ. Маргаашийн орон зай дээр бол энэ тийм хууль эрхцэн баттай тийм үндэслэж болж чадахгүй гэдгийг би бас нэгтгэн хүмүүст хэлмээр санагдлаа. За хоёрдугаарт нь бол өнөөдөр ингэж байна л да. Нэмэгдсэн үртгийн албан татврын хууль хэрэгжээд 33 мянган аж ахуйн нэгж тадаамыг бол одоо шивгдсэн байна. Өнөөдөр бол аж ахуйн нэгжийн тоо government progressor, arithmetic progressor өсөж байна гэдэг тийм мэдээлэл хийж байна. Тэгээд борлуулалтын орлого хэдийгээр эдийн засаг хөнөөлсөн ч гэсэн тийм ээ татврын одоо тийм цуглуулалт бол буурахгүй байна. Айгүйх баяртай хэлж байна л да. Энэ дээр бас миний хувьд эдийн засгийн хүний хувьд гайхшруулж байна л да. Өнөөдөр яагаад борлуулалтын орлого нь хөнөөлөд байгаа хэрнээ татвар нь өсөж байгаа юм. Тийм ээ татвар нь яг тэр хэмжээгээ бариад байгаа түүчин цуглуулсан хэмжээгээ тийм. Энэ бол бас л нөгөө эргээд макро түвшинд нь аваад үзэхэд тийм ээ аливаа ямар нэг юмны зохицуулалт нь нөгөө талдаа хор холбоотой гарч байдаг. Тийм ээ тэгэхээр татврын ерхий газрын тэр мэдээлэл болгон төсвийн орлогыг бүрдүүлж байна, сайхан байдал гэж ярьж байгаа болохоос ш тэрний ард байгаа ард иргэд аж ахуйн нэгжүүдэд ямар хүндрэл гарч байгааг юусэн ярихгүй байна. Тийм миний хувьд бол ард түмэн аж ахуйн нэгжийн амьдрал чухал. Төсвийн орлого мэдээж чухал. Гэхдээ одоо нэг юу байдаг шүү дээ, үлгэр байдаг шүү дээ тийм. Алтан өндгөөр өндөрсөн галуу шуунийхаа тийм ээ шуугаас айгүй алтан өндөг авахгүй тийм ээ тэр галуу шууга алтцантай адилхан зүйл болоод байна шүү дээ тийм. Алаа доторх нь үзэж юуч гараагүйтэй адилхан өнөөдөр бол аж ахуйн нэгжүүдийг нэлээдгүй шахаж татвараар шахаж тэр орлогуудыг цуглуулсан ч гэсэн тийм ээ нэг жилдээ цуглуулж байгаа. Хоёр дахь жилээс тэр аж ахуйн нэгжүүд амьдрах аргагүй болно. Энийг бол бас манай их баригч нар бас авч үзэх хэрэгтэй. Аливаа юмны хоёр талаас нь авч үзэх хэрэгтэй л доо. Тэгээд бас дахиад нэг юм нэмж хэлэхэд өнөөдөр аж ахуйн өнөөдөр татврын ерхий газар энэ боловсруулалтын системээ тий хийхдээ 1.5 сая Америк долларын хэмжээний зардал гаргаж энэ сайт одоо энэ цахим системээ хөгжүүлж тийм ээ бүрэн бүтэн болгосон. Энэ бол 3 тэрбум төгрөг шууд гарч байгаа шүү дээ. Ингэснээрээ тэд нар ямар ч байсан бүртгэлийг ит тод болголоо гэж ярьж байна. Аливаа мэл тод байхаараа л шулга болдог гэж ярьж байна тийм. Тэр нэгдүгээр үнэ. Гэтэл нөгөө талыг яагаад ярихгүй байна вэ? Өнөөдөр аж ахуйн нэгжүүд маань өнөөдөр бүртгэлийн систем нь зөв зохион байгуулагдаж чадсан аж ахуйн нэгж хэд байгаа вэ?
Тэрний судалгааг бас гаргаж үзмээр санагдлаа л да. Миний ойлгож байгаагаар бол бараг 80% бүртгэлийн систем цэгцрээгүй байдаг. Би 1998 оноос хойш энэ хуулийн хэрэгжлэн дээр ажиллахад аж ахуйн нэгжийг бүртгэлийн системээр цэгцлэх хэмжээний зохион байгуулалт хийх боломжгүй хууль төрөнд хэрэгжиж байсан. Тэрний үр дүнд аж ахуйн нэгж хоёр балаас гаргаж явсан, тийм ээ? Програм хангамжийн системийг бол ашиглах за яг нэг 3.2% ашиглаж байгаа бах та тийм. Боснууд яг төгс хэмжээгээр ашиглаж чадаагүй байна. Тэгвэл өнөөдөр нэг аж ахуйн нэгж яг тэр бүртгэлийн системийг хэрэгжүүлэхэд тийм ээ яг аваад цогцоор нь тийм хэрэгжүүлэхэд хэдэн төгрөгийн зардал гарах вэ? Тэгвэл тэр зардлыг тэр аж ахуйн нэгжүүд өөрөө бүрэн хэмжээнд баах уу? Зөв тэр татварын албаны ярьж байгаагаар бол нэг 50,000 төгрөгийн тийм систем аваад тавьчихна. Тэгээ 130,000 төгрөгийн хэвлэл машин тавьчихна. Айгүй амарх юм яриад л та. Бүр чаглал бол гар утсан дээр тийм 5,000 төгрөгийн програм аваад тавьчих ч гэх шиг ингэ ярьж байна л та. Үгүй юм аа. Хэдийгээр тэр татварын албанд өгөх мэдээллийн хүрээнд бол амархан байж болно. Харин тэр аж ахуйн нэгжүүд өөрийнхөө ашиг орлогыг тооцож тийм ээ татварын тэр хүчтэй системтэй хөл нийлүүлэн алхахын тулд заавалшгүй боловсруулалтын системтэй байх хэрэгтэй. Тэгэхгүй бол ямар ч эрсдэл орохыг мэдэхгүй шүү дээ. Тэгэхээр тийм төгс хэмжээний боловсруулалтын системтэй болоход аж ахуйн нэгжүүд хамгийн бага 11 сая төгрөг орно. Тийм хамгийн бага бодход шүү дээ. Яагаад гэвэл татварын ерөнхий газар дээр тэр том систем ажиллаад боловсруулад байна тийм. Гэтэл миний бизнесийг тийм би өөрийнхөө бизнесийг тэр хэмжээгээр төгс боловсруулж чадахгүй бол тийм татварын албаны тэр гаргасан орлогоор л бид нөр өөрийнхөө юм тодорхойлох гэдэг шүү дээ. Гэтэл тэр үнэнч гаргаж байгаа юм худлаач гаргаж байгаа юм өнөөдөр миний хувь баталгаагүй л шүү дээ. Хакерууд орж ирээд миний орлогыг бах өсгөө тавьсан байх үгүйсэхгүй шүү дээ тийм. Эргээд би тэр орлогоо эргээд за энэ миний орлого биш дээ гэж хэлээ. Тэгтэл тэр хүмүүс тэр боловсруулалтын дээр тогтолцоо байхгүй учраас бүрийн хэмжээнд тэрийг хамгаалж чадахгүй шүү дээ. Чадах боломжгүй болчиход байгаа байхгүй. Тэгэхээр зэрэг өнөөдөр манай их баригч нар зөвхөн нэг талыг төсвийн орлого нэмэгдлээ, төсвийн орлого ийм их хэмжээний татварыг нуусан байна гэж ярихаасаа илүүгээр түрүүчийн хууль яагаад алдаанд орсон юм бэ? Тийм ээ. Тэрний бод үндэслийг гаргах хэрэгтэй. Эдгээр бол зөвхөн хураалтын дээр эдгээр нуусан байх гэдэг асуудлыг ярьж байгаа болохоос сая 334.7 их найт хөрөнгө нуун дамжуулсан байна гэдэг тийм ил тод байдлын хуулиар гаргасан байж тээ тийм. Тэрний татварыг номдуулж үзэх юм бол тийм хоёр Чингис бондны дайтай хэмжээний татвар нуугдсан байна гэж ярьж байна тийм. Тэгвэл энэ хоёр их найт хэмжээний Чингис бондны хэмжээний татварыг энэ хүмүүс санаатай нуусан юм уу? Тийм. Эсвэл хүчинд тийм аргагүй ихэнд нуусан юм уу? Миний бодлоор бол энэ бол аргагүй ихэнд нуусан тоо. Яагаад түрүүчийн хууль шүү дээ. Татвар төлөгч нар тэр нөө суудхан төлөгч нар байна шүү дээ тийм. Тэд нэр хизээч бүрийн хэмжээний 10% нэмж авч чаддгүй байсан. Яагаад гэвэл нөр төлөгч биш гэсэн хоёр бизнесийн хоёр том талбар үнээр өрсөлдөж байсан. Тийм ээ. Нөр төлөгч биш нь 10% доогуур үнээр зараад нөр төлөгч нь 10% дээгүүр үнээр зарсан. Энэ хоёр хоорондоо өрсөлдөхийн тулд хүссэн хүсээгүй тэрийг дундуур хагас хийгээд 10% нэмж чадаагүй нэг 5% нэмсэн. Тийм. Тэгээд ингээд алдагдлалд орсон. Аргагүй юм тэрийг нуусан нэг талаасаа. Тэгэхээр зэрэг эдгээр юу хэлэх гээд байна гэхээр номинацийн албан татврын хууль хэрэгжснээр аж ахуйн нэгжүүд үн нэмэгдүүлээд байна. Тийм ээ. Энэ хэр бодтой вэ? Үн нэмэгдүүлэх шаардлагатай юу? Эсвэл энэ нэмэгдүүлэх ёсгүй юу гэж ерөөсөө асуулаа л да. Тэн дээр бол хүрэг арга хэлж байна. Үн нэмэгдүүлэх ямар ч бол хэрэггүй. Тийм. Хуучин бол татврын хууль 10% байсан нь 10% байгаа. Өшөөгөр бол татврын хувь нэмэгдээгүй учраас түрүүнд нэмэх хүмүүс нөөцийн хуулийг хэрэгжүүлж байсан. Тийм учраас энэ суурь үн нэмэгдэх ямар ч боломжгүй энэ бол хийсвэр нэмэлттэй хэлсэн байхыг тайлбарлаж байна л да. Миний хувьд бол эдийн засгийн хүний хувьд олж харахад түрүүнд нь бид нар 10% бүрэн хэмжээнд нэмж чаддгүй байсан юм аа. Яагаад эдийн засгийн тод байдлыг хуулийг гаргасан юм? Бүрэн нэмж чадаагүй учраас л гаргасан шүү дээ. Тэр хүмүүс амьдрахыг нуусан шүү дээ. Одоо харин тэр хүмүүс нэгэнд одоо тэр хууль нь ямар ч байсан боловсруулалтын систем ил тод болоод хүмүүс бол нөөц
төлнө гэдэг ухамсар сэтгэхгүй бол би болгож байгаа нэггээр нь бол сайн талтай. Тэгээд бүх даяараа энэ нуудыг би төлөх ёстой маа гэдэг тэр сэтгэлгээр орж ирж штэ тэр хувьсэл руу орж ирж байна. Тийм учраас тэр сэтгэлгээний хувьслынч дагаад бас нөгөө аж ахуйн нэгжүүд маань дандаа тэгж алдаж үүрхгүй штэ. Бас л тэр 10% чинь түрүүнд нэмж чадаагүй байсан 10% л нэмж байгаа юм. Өөрөөр нэмдэггүй, түрүүнд нэмж чадаагүй. Тэгэхээр зэрэг энэ нэмээгүй байгаа шалтгаан нь нэгдүгээр бүртгэлийн зохион байгуулалт муутай байсны хүмүүс тийм ээ. Боловсруулалтын системгүй байсны. Одоо харин Монгол улсад юу хийх ёстой вэ гэхээр хэрвээ энэ хуулийг цааш хэрэгжүүлнэ гэж байгаа бол аж ахуйн нэгж болоод татварын ерөнхий газар 2 уйлан боловсруулалтын системээ энэ тэнцүү сайжруулах ёстой. Тийм ээ. Энийг энэ тэнцүү сайжруулахын тулд аж ахуйн нэгж тэр бүх юмаа сайжруулах боломжгүй. Яагаад би энийг хэлж байна вэ гэхээр энэ дээр төрийн дэмжлэг бодлого хэрэгтэй. Тийм ээ. Заашгүй хэрэгтэй. Яагаад гэвэл тэр боловсруулалтын системийг хийхэд маш их бүртгэл зардалтай байдаг. Зөвхөн програм аваад шийдчих зүйл биш. Тухайн байгууллага өөрийнхөө үйл ажиллагааны менежментийн бүхэл зохис бодлогыг мэргэжлийн зөвлөх хүчтэй эсвэл өөрийнхөө мэргэжлийн боловсруулалтын тийм хамтын ажиллагаагаар тэр юм цогцоор нь боловсруулаад програмын үйлчлэлийн систем суулгаж өгч байж тэр боловсруулалт бүрэн хэмжээнд гардаг. Энийг хийж чадаагүй аж ахуйн нэгжүүд өнөөдөр хизээч тийм энэ их баац, энэ их тийм одоо энэ их татварын тийм болоод энэ их шаардлагыг бол давж гарах аж ахуйн нэгж Монголд цөөхөн байгаа. Тун цөөхөн байгаа тийм. Тэгэхээр зэрэг энэ дээр бол би бас төр засгийн эсрэг дуурайд байгаа юм биш тийм. Түмэн олонныхаа сайн сайхан амьдралын төлөө төр засагч гэсэн тэднэрт дэм өгөх хэрэгтэй байна. Тэгэхгүй бол өнөөдөр маргаашийн орнод энэ нийт бизнес эрхлэгчийн 50%, магадгүй 60% датуур тийм цааш ажиллах боломжгүй болно. Яагаад гэвэл тийм хүчтэй системийг боловсруулалтын дээр хүрчирсэн дахиад дээрс нь ямар ч тийм хакер матраас хамгаалтгүй тийм системийн үүдээс тэд нар гар мухар ажиллаж